Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн үлгэрээр бүгдээрээ туулсан зулцгийг ярина. Туулсан зулцаг. Тайлаа бол аль аливч загас. Тэр найзуудтайгаа үргэлж авраг загаснаас зугтдаг. Тэдний хамгийн их хайртай амтын юм чинь нэгэн өдөр Тайлаа туулсан авраг загасны зулцгатай тааржээ. Би авраг загасанд дургүй гэд найзуудынхаа нэг нь ч туссангүй. Харин Тайлаа хөрхий зулцгийг өрөвдөж байлаа. Тэр их айсан бас сандалсан харагдаж байв. Тиймээс Тайлаа жижиж дагжиж байж зүгээр үү? Юу тохиолдов вэ? гэж асуулаа. Зулцаг би ээжээсээ төлчихлөө гэд уйлж гарав. Тайлаа өмнө нь ийм олон шүтээ зулцаг харж байсангүй. Гэхдээ түүний хичнээн их хайж байгааг мэдэж байлаа. Тэгээд тэр алив хүү минь би чамд туслая гэж зулцгийг дагуулсан сэлэв. Удалгүй тэр зулцгийн ээжийг оллоо. Их авраг загасч бас хаа сайгүй хүүгээ ирж авжээ. Авраг загас өө ашгүй хүү минь алжээ гэж Тайлаад хэллээ. Тэгээд баялан хуц шүднүүдээ яргаалan инээж маш их баялаа гэв. Тайлаа болон зулцаг авраг загас хоёр сайн найзууд болжээ. Тайлаа ч удалгүй нэгэн хачгалтай зүйлийг мэдэж авжээ. Авраг загаснууд өдөөл тоглохын тулд тэднийг хөөдөг байжээ. Тэр бүхний дараа авраг загас бол тийм ч амар амтын юм биш юм байна лээ гэсэн гэдэг.